За бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Сайн явж ирүү. Гадаа хүүтэн байна уу? Хүүтэн 9 эхэлсэн маш хүүтэн байгаа тийм ээ. Ийм үеэр бас Бурхны үгийг сонсох гээд дааран барин ирж байгаа хүүхдүүдтэй их баярлалаа. Ирээ сонсоод үтсэн чухал байгаа зү тийм ээ. Тэг маш чухал зүйлийг сурж байгаа учраас одоо семинар дуусахад хэдэн өдөр үлдсэн байна? Маргааш гээд нэг өдөр үлдлээ те. Тийм учраас дуустал бүгдээрээ сайн оролцоосоо гэж хүсэж байна. За хамтдаа залбираад өнөөдрийн үгээ эхэлцгээе. Хайраар дүүрэн Бурхан танд баярлалаа. Биднийг та энэ дэлхийн ертөнцийн амьдруулж бид бүхний төлөө энэ бүх зүйлийг бүтээж бид бүхэнтэй хамт байгаа нэгүсэлтэн баярлалаа. Мөн үгээр дамжуулаад Бурхан таныг зөвөр таньж мэдэх боломжийг бидэнд өгсөнд баярлалаа. Үргэлжлүүлэн заагдаж байгаа үгээр дамжуулаад Бурхан танд илүү баттай итгэдэг хүүхдүүд болоход туслаарай. Өнөөдөр маргааш хамгийн чухал үгүүдийг бид нар сурах үлээ. Зүрх сэтгэлээ нээгээд анхааралтайгаар Бурхан таны үгийг сонсоход тусалж өгөөрэй. Өнөөдрийн эхлэлээс дуусах бүх цагийг таны мотор даатгаж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. Бүгдээрээ Библиэс Иохан 14-ийн 29 дугаар ишлэлийг уншицгаая. Болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө үүнийг та нарт би одоо хэллээ. За. Библиэлд хүн төрлөختний түүх эхлэлээсээ төгсгөл хүртэл бүгдээрээ бичигдсэн гэдгийг бид нар хамтдаа сурсан тийм ээ. За, Библи үнэхээр Бурхны үг мөн үү биш үү? Мэдэх арга нь юу гэлээ? Өнгөрсөнд болсон түүхийг судлаад үзэх хэрэгтэй гэсэн тийм ээ. За, бид нар өчигдөр өнгөрсөнд болсон түүхүүдийг судалж үзсэн тийм. За, юуг сурлаа? Новагийн үеийн талаар сурсан. Новагийн үеэр бодитоор болж байсан түүхэн үнэн гэлүү? Эсвэл зүгээр үлгэр домог гэлүү? Бодитоор үнэн үйл явдал гэсэн тийм ээ. Новагийн бүхээг одоо хүртэл энэ дэлхий дээр байгаа билүү, байхгүй билүү? Байгаа тийм ээ. За, ямар уулан дээр байдаг гэлээ? Арарат уулан дээр байдаг. Энэ Арарат уул хаан байдаг гэлээ? Туркд байдаг гэсэн тийм ээ. За. Тэгээд дараа нь бүгдээрээ Израиль гэдэг улсын түүхийг сурсан тийм ээ. Библиэлд энэ дэлхийн түүхийг бичснээс гадна бас Израиль гэдэг улсын түүхийг бичсэн байна. Израилийн түүх эхлэлээсээ төгсгөл хүртэл бүгдээрээ бас бичигдсэн байдаг. Гэтэл Библийн дагуу шалгаад үзсэн Израилийн түүх үнэн байсан уу? Үнэн байсан тийм биз дээ? Бурхан тэднийг Египтээс гаргасан нь, улаан тэнгисийг хуваасан нь үнэн байсан зүг биз дээ? Бас Бурхантай гэрээ байгуулад дуулуургүй байх юм бол хараалыг авна. Дуулууртай байх юм бол ёроолыг авна гэсний дагуу яг л бүх үг яасан бэ? Израилийн түүхэнд биелэгдсэн байна. Израильчууд Бурханд дуулуургүй амьдрснаасаа болоод яадаг вүлээ? Хараал шийтгэлийг авсан талаар бид нар өчигдөр сурсан тийм ээ? Тий. Тэгээд дэлхийн төгсгөл болох юм бол Израиль дахин сэргэнэ гэсэн үгийн дагуу хизээ дахин сэргсэн гэлээ? Санж гин үү? Далн 7 жилийн өмнө гэсэн тий? За, тэгэхээр чин хэд гэсэн үг вэ? 1948 оны 5 сарын 14 гэдэг өдөр байгаа. Израиль гэдэг улсын дэлхий дээр дахин улсаа байгуулж гарч ирсэн тийм ээ. За, тэгээд одоо энэ Израиль их хүчрхэг, өндөр хөгжилтэй улс болсон гэлүү? Болоогүй гэлүү? Тий.
маш хүчтэй, маш баян чинэлэг, өндөр хөгжилтэй улс болсон байгаа тийм ээ. Энэ бүхнийг харах юм бол энэ Израилийн цаана бурхан ажиллаж байна. Бурхан өнөөдрийн хүртэл ажилласаар байна. Амьд байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой байна. Зөв биз дээ? Тийм. За, тэгвэл өнөөдөр эхний цагт бүгдээрээ ирээдүйд болох зүйлсийн талаар Библиэлд бас бичигдсэн байдаг. Түүнийг хамтдаа судлах гэж байна. За, хүн ирээдүйг мэддэг билүү, мэддэггүй билүү? Мэддэггүй тийм ээ. Та бүхэн маргааш надад юу тохиолдохыг мэдэж байгаа юу? Тий, мэдэхгүй тийм ээ. Та бүхэн өөртөө юу тохиолдохыг ерөөсөө мэдэхгүй. Хүн ирээдүгээ төлөвлөөд амьдрдагч яг юу тохиолдох уу, юу болох уу гэдгийг мэдэж чаддаггүй. Зөв биз дээ? За, гэтэл Бурхны хувьд яах вэ? Бурхан бол бүх зүйлийг мэддэг байна. Тийм биз дээ? Библиэлд эхлэлээс төгсгөл хүртэл бүгднийг нь яасан гэлээ? Бичсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр төгсгөл одоо болоогүй ан гэдэг чинь төгсгөл хүртэлх зүйлс бичигдсэн гэдэг чинь юу? Болоогүй байгаа зүйлсийг ч урдчлаад Бурхан мэдээд Библиэлд яасан? Бичсэн гэсэн үг аахгүй юу? Тийм багаз. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ их чухал зүйлийг судлах гэж байна. Хойштой юу болох вэ? Энэ дэлхий дээр ямар үйл явдал болох вэ? Тэгвэл би бас хэрхэн амьдрах вэ? Эдгээрийг хамтдаа бодож үзэхээр байна. За, Иохан 14 дээрээс харах юм бол болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө үүнийг та нарт би одоо хэллээ. Есүс хэлсэн үг байна. Есүс хэн гэлээ? Хүний биеэр ирсэн Бурхан гэсэн, тийм ээ? Тийм учраас Есүс юу гэж хэлж байна? Болох үед нь та нар хараад итгээрэй гэсэндэ болохоос нь өмнө яасан бэ? Хэлсэн. Библиэлд бичиж үлдээсэн гэсэн үг. Тэгэхээр болоогүй биелэгдэх зүйлсийн талаар Библиэлд урдчлаад бүгднийг нь яасан бэ? Бичсэн. Түүнийг нь бид бүхэн хараад яах хэрэгтэй гэж байна? Итгэх хэрэгтэй гэж. Та нарыг итгүүлэхийн тулд. За, бид нар өнгөрсөн 2 өдөр өнөөдөртөө энэ итгэлийн талаар сураад байгаа. Энэ олон үгсийг сураад, энэ үйл явдлуудыг сураад, энэ олон баримт нотлохоонуудыг хараад хамгийн чухал нь яах хэрэгтэй вүлээ? Итгэх хэрэгтэй гэсэн үг. Тийм биз дээ? Нээрээ Библи үний юм байна. Үнэхээр Бурхан байдаг юм байна. Гэсэн итгэлийг яах хэрэгтэй? Хүүхэд нэг бүр олж авах хэрэгтэй гэсэн үг. За, өнөөдөр ч гэсэн бүгдээрээ ирээдүйд болох зүйлсийн талаар сурангаа итгэх хэрэгтэй гэсэн үг. Бурхан одоо хүртэл байгаа юм байна. Хойштооч байх юм байна. Энэ мөнхөд байдаг Бурхан юм байна. Түүнийг хамтдаа харангаа итгэхээсэ гэж хүсэж байна. За, Матай 24-ийн 3 дугаар ишлэлийг хөвгүүд уншия. Түүнийг чидүүн ууланд сууж байхад шавнаар хэдүүлэхнээ түүн дээр ирж энэ нь хизээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэн. За, Есүсээс түүний шавнаар нэг маш чухал зүйлийг асууж байна. Юуг асуусан бэ гэхлээр та энэ дэлхий дээр дахин хизээ ирэх вэ? Таныг ирэх үед юу болох вэ? Бас хүн төрлөختний түүхт төгсөн гэсэн. Төгсгөлийн үед юу болох вэ? Хэлээч гэж гуйсан. За, тэгэхээр энэ үгээр дамжуулаад бид нар Есүс дахин ирэх юм бол түүх төгсөх юм байна. Энэ дэлхий төгсөх юм байна гэдгийг мэдэх боломжтой байна. За, тэр үед болох шинж тэмдгүүдийг энэ Есүсийн шавнаар асуусан. Тэдний асуусан энэ асуултанд Есүс маш тодорхой, маш нарийн хариулж өгдөг байна. Өнөөдөр бүгдээрээ энэ үгүүдийг хамтдаа судлах гэж байна.
За та бүхэн шинж тэмдэг гэдэг зүйлийг сайн мэднэ тийм ээ. За гадаа тийм ээ тэнгэр харанхуйлал, хар үл бөөгнөрөөл, салхи салхилал эхлэнгүүт юу болох гэж байгаа шинж тэмдэг вүлээ? Бороо орох гэж байгаа шинж тэмдэг тийм ээ. Тий. За мөн нар илүү тод тусаал, илүү дулаарал, цас хайлал эхлэх юм бол удахгүй юу болох гэж байгаа вүлээ? Хавар болох гэж байна гэсэн үг. Тийм биз дээ? За ямар нэгэн зүйл болохоос өмнө эхлээд заавал шинж тэмдэг нь яадаг вүлээ? Харагддаг. Хүн өвдөх юм бол бас л ялгаагүй шинж тэмдэг харагддаг тийм ээ. Амарнаас нусгоожол, толгоо өвдөөл, халуураал байх юм бол юу хүрчихсэн бэ? Ханаад хүрчихсэн. Ийм шинж тэмдэг харагддаг гэсэн. За тэгвэл хүн төрлөختний түүхийн төгсгөл болох гээл Есүс дахин ирэх гээл байгаа тэр цаг үед эхлээд харагдах ёстой шинж тэмдэг байгаа гэсэн. За түүнийг Есүс хэлж өгч байгаа. За тэгвэл Есүсийн дахин ирэх болон төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? За харъя. Эхнийх нь Израиль улс дахин сэргэнэ гэсэн. Израиль нийт хэдэн жил зовлон амссан гэлээ? 2600 шүү дээ. Гэтэл энэ улс төгсгөл болох юм бол яах нь вэ? Дахин сэргэнэ гэсэн. Энэ дэлхийгээс арчигдаад устдаад бараг байхгүй болчихсон. 1900 жилийн турш Израиль гэдэг улсын бүр түүх байгаагүй байхгүй энэ дэлхий дээр. Гэтэл 1948 оны 5 сарын 14-нд Израиль дахин сэргсэн байна. Тэгэхээр энэ бол төгсгөл үнэнхээр ойрхон байгаа юм байна. Ирчихсэн юм байна гэдгийг мэдээгсэн дохио байна. За түүний дараа 2 дугаарт нь хуурамч Христүүд гарч ирнэ гэж. За хуурамч Христ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу юм бол? За Есүс, жинхэнэ Есүс ирээгүй байгаа тийм биз дээ? Жинхэнэ Есүс ирэхийн өмнө би бол Есүс гэж нэрлэж байгаа хуурамч хүмүүс яах нь гарч ирнэ гэсэн байна. Гэтэл бид бүхний амьдарч байгаа энэ дэлхий дээр өөрийгөө Есүс гэдэг, өөрийгөө Христ гэдэг, өөрийгөө аврагч гэдэг, өөрийгөө бурхан гэдэг тийм хүмүүс ихсэж байгаа болов? Байхгүй байгаа болов? Ихсээд байна. За 3 дугаарт нь дайн болон дайны сураг чимээ сонсогдно. За Есүс ирэх нь ойртох чинээгээр энэ дэлхийн түүх төгсгөл рүүгээ ойртох чинээгээр дайн гэдэг зүйл бүрл ихснэ гэсэн. За тэгвэл та бүхэн мэдээ үзэх юм бол фэйсбүүкээр харах юм бол дэлхийн энэ тэндгүү юу болоод байдаг вүлээ? Дайн болоод байгаа. Одоо ч гэсэн болж байгаа тийм ээ? Тийм. Тэгэхээр энэ төгсгөлийн бас нэгэн шинж тэмдэг юм байна гэд бодох хэрэгтэй гэсэн. За түүний дараа байгалийн гам шиг, газар хөдлөлт, тахал, халдварт өвчин. Ийм зүйлс ихснэ гэсэн. За ихсэж байгаа юу? Үнэхээр их болж байгаа тийм ээ? Тийм. Түүний дараа дэлхий хувцс адил хуучирнаа. За хүний шинээр авсан хувцс өмсөөл олон жил болох юм бол яадаг вүлээ? Хуучирдаг шүү дээ. Бурхны бүтээсэн энэ дэлхий ч гэсэн төгсгөл рүүгээ ойртох чинээгээр хуучирнаа гэсэн. За тэгвэл дэлхий маань хуучирж байгаа болов? Шин болоод байгаа болов? Хуучраалаа. За тэрийг бас бүгдээрээ бодож үзнэ. 6-ад нь хүмүүсийн хайр хөрнөө гэсэн. За энэ тийм ээ хүмүүсийн харилцаа хүүтэн хөндөй болно. Хүмүүс зөвхөн амин хуваа боддог болно. Хүмүүс бусдыг үл тоодог.
Ийм болно гэж байгаа. За тэгвэл бид бүхний амьдарч байгаа энэ дэлхийн ертөнцийн хүн гэдэг зүйл үнэхээр муу болж байгаа. Тэгээд долоод нь сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдана. Эдгээр шинж тэмдгүүд нэгэн зэрэг биелж байгаа бол төгсгөл ойрхон байгаа гэдгийг мэдээ гэсэн байна. За тэгвэл хамтдаа эдгээрийг нэг нэгээр нь харъя. Эхнийхэн Израиль дахин сэргэнэ гэсэн тийм ээ. Израиль гэдэг үндэстэн бол энэ дэлхийн цагийн хуваар байхгүй юу? За бид нар цагийн зүг харангаа цаг хэд болж байгааг мэддэг тийм ээ. Израилийн түүхийг харах юм бол энэ дэлхий аль үедээ явж байгаа юм бол мэдэх боломжтой байна. Израиль зовлон амсаал, хараал шийтгэлийг аваад, тарж бутраал амьдарж байгаа тэр цаг үед нэгүслийн үе. Израилаас бусад үндэстнүүд аврагдах боломжтой цаг үе байсан. Гэтэл энэ Израиль одоо зовхоо болоод, энд тэнд тарж бутрахаа болоод, цуглаад, хүчтэй улс болоод сэргэн мандах юм бол юу вэ? Түүх дуусаж байна гэснийг илтгэдэг гэсэн үг байна. За гэтэл Израиль дахин сэргээд хэдэн жил болсон гэлээ? 77 жил шүү дээ. Тийм учраас дэлхийн төгсгөл өдөр өнгөрөх тусам бүр л яаж байна? Ойрхон болоо л байна гэсэн. За. Одоо Израильчууд бүгдээрээ төрлөх нутагтаа цугалцгаагаад улс орондоо сайн сайхан амьдарч байгаа. Амар тайван амьдарч байна. Баян чинэлэг элбэг хангалуун амьдарч байна. Үүнийг харах юм бол нэрээ дэлхийн түүх дуусахад ойрхон байгаа байна гэдгийг мэдэрэй гэсэн. Өчигдөр бид нэр инжир модны зүйрлэлийг судалсан тийм ээ. Инжир мод яадаг гэлээ? 100 ойртох юм бол навцаа зөөлрүүлээд тийм ээ. Мөчрүүдээ зөөлрүүлээд навцаа дэлгээд жимсээ гаргадаг гэсэн шүү дээ. Дэлхийн төгсгөл ойрхон болох юм бол юу? Израиль яг л инжир мод шиг дахин амилнаа, дахин сэргэнэ гэдгийг хэлсэн байна. За тийм учраас та бүхэн Библийн бусад зүйлийг сайн ойлгохгүй байж болох ч энэ бидний амьдарж байгаа цаг үед дахин сэргэгчсэн Израиль улсыг хараад яах хэрэгтэй? Нэрэл бурхан ойрхон байгаа юм байна. Нэрэл Есүс дахин ирхэн ойртож байгаа юм байна. Түүнийг мэдэж авах хэрэгтэй байна. За. Хоёрд нь юу гэлээ? Хуурамч Христүүд гарч ирнэ гэсэн тийм ээ. Матай 24-ийн 5 дугаар ишлэлийг уншицгаая. Учир нь олноороо Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь нэрж хоолныг төөрөлдүүлнэ. Би бол Христ байгаа юм хэмээн олон хүмүүс гарч ирээд хүмүүсийг төөрөлдүүлнэ гэсэн. Есүс хоёр дахь удаага ирнэ. Гэтэл юу вэ? Түүнийг ирэхээс өмнө би бол Есүс байна гэд хүмүүсийг төөрөлдүүлэх, бодлуулах, эргэлзүүлэх хүмүүс яах нь гарч ирнэ гэсэн. За тэгвэл энэ дэлхий дээр өөрийгөө Бурхан, Христ, Есүс гэж нэрлэдэг хүмүүсийг харах юм бол за энэ өөрийгөө ээж Бурхан гэдэг эмэгтэй байгаа. За энэ хүн өөрийгөө аврагч гэж нэрлэдэг. Ээж Бурханы сүм, шин тэнгэр газар. За мөн энэ эмэгтэй бас өөрийгөө дахин ирсэн Есүс гэж нэрлэдэг байгаа. Төгс хүчит Бурханы сүм гэж. За эдгээр зүйлс манай улсад ч гэсэн ороод ирчихсэн байгаа. Гадуур дотор явдаг интернетээр, фэйсбүүкээр хүмүүс рүү янз бүрийн зүйлсийг явуулаад өөрсдөрөө оруулах гэж оролддог. За энэ хүмүүс Есүс мөн болов? Биш шүү дээ. Энэ хэн бэ? Зүгээр л хүн шүү дээ. Тийм биз дээ? Тийм. Гэвтэл зүгээр л хүн байж өөрийгөө би Есүс байна, би аврагч байна, би Бурхан байна гэдэг чинь юу вэ? Мунхаглал байхгүй юу? Маш том мунхаглал.
Гэтэл ийм хүмүүсийг харангаа тийм үү та гэж дагаад явж байгаа хүмүүс ямар вэ? Бүр мунхаг байгаа ёстой. Тэгэхээр манай хүүхдүүд тэгж болох уу? Тий. Бид нэр Библийн дагуу юу итгэх хэрэгтэй шүү дээ. За, өөрийгөө Есүс гэж нэрлэдэг хүн Америк гэдэг улсад 2000 байдаг гэж байна. Солонгос гэдэг улсад 50 байдаг. Монголд байгаа болов? Яаж мэдчихэж байгаа юм? За, Монголд удахгүй гараад ирж магадгүй. Тэгэхдээ бид бүхэн итгэж болох нь уу? Болохгүй. Есүсийн альцсан төгсгөлд болох зүйлс биелж байгаа юм байна л гэж ботход болно гэсэн. За түүний дараа Матай 24-ийн 6-ыг хамтдаа уншийе. Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсон. Бүүц очор тэдгээрэн болох учиртай боловч төгсгөлн хараахан биш юм. За дайн ба дайны сураг чимээ сонсогдно гэж яагац? За энэ дэлхий дээр дайн гэдэг зүйлд хизээч зогсохгүй гэж. Байнга л сонсогд. Байнга л дайн гарч ирнэ. Төгсгөл ойртох чинээгээр бүрэл их дайн болно гэж. За тэгвэл дэлхий дээр одоо ямар хоёр улс дайтж байгаа билээ? Орос, Украин. Үүнийг одоо хүн болгон мэддэг болсон тийм ээ? Одоо хүртэл дайтж байгаа шүү дээ. Энэ дайн одоо бараг 3 жил үргэлжилж байна тийм ээ? Тий. Ерөөсөө зогсохгүй. Уртсах чинээгээр л бүр өөр олон улсууд хамтдаа оролцоод дайн бүр л яаж вэ? Томорж байна гэсэн үг. За бас өнгөрсөн жил Израиль, Хамас бас дайн хийсэн тийм ээ? Тийм. Тэгэхээр дэлхийн энэ тэндгүүл дайн яагаад байна? Сонсогдоод байгаа. Энэ дайнаас болоод хамгийн их хохирдог хүмүүс нь хэн бэл? Хүүхдүүд байгаа. Дайнд аав нь яваад байхгүй болчихно. Тийм ээ? Дайнд гэр орон нь нураад амьдрах газаргүй болт. Маш олон хүүхдүүд энэ дайнаас болж зовж байгаа. Тэгэхээр бид бүхэн Бурханд талархах хэрэгтэй байгааз. Манай улсад дайн болж байгаа билүү? Манай улс бол их амар тайван улс тийм ээ? Талархаад яах хэрэгтэй? Амьдрах хэрэгтэй байна. За. Дайны дараа Матай 24-ийн 7 дээр за хамт уншийе. Энд тэндгүй өлсгөлэн хийгээд газар хөдлөлт болно. Энд тэндгүй өлсгөлэн гэж хагас. За. Өлсгөлэн гэдгийг та бүхэн ойлгож гин үү? Энэ юу гэсэн үг бол? Нэг өдөр хоолгүй яваад өлсхийг өлсгөлэн гэж байгаа болов? Үгүй аа. Энэ ямар өлсгөлэн бэ гэхлээр ерөөсөө хоол байхгүй. Ус байхгүй. Гидсээ дүүргэх ямар ч юм байхгүй. Ингэж амьдрдаг өлсгөлэн хэлж байгаа. За энэ дэлхий дээр Африк гэдэг твийг бид нэр сайн мэднэ тийм ээ? Энэ Африк гэдэг твийн хүмүүс маш ядуу зүдүү амьдардаг. Тийм учраас бүр идэх хоолч байдаггүй, өлсгөлэнгийн байдалд л ядгүй өдөр хоногийг өнгөрөөдөг. За энэ хүн маш туранхай болчихсон байгааз хоол байхгүй учраас. За энэ хүүхдийг хардаа ийм амар. За энэ хүүхд ч гэсэн гэр бүлээрээ өлсөж байгаа. Дэлхийд даяар 8 хүний нэгэн өлсгөлэн байдгаа гэж. Одоогийн байдлаар жилд 18 сая хүн зүгээр л идэх юм байхгүй учраас өлсөөд нас бардаг гэж байгаа. Тэгэхээр ийм их хүн яаж вэ? Өлсгөлөнгөөс олж өгдөг гэж. За. Тэгэхээр
монголчууд бидний хувьд ч гэсэн тийм ээ талархах хэрэгтэй бурханд. Бидэнд идэх зүйл бол байгаа тийм биз дээ? Тий, маш их малтай. Манай газар шорооноос ч гэсэн маш олон зүйл ургадаг тийм ээ. Түүгээрээ бид нар яаж юм? Энэ зүйлийг мэдрэхгүйгээр амьдраад байгаа. Тэгэхдээ төгсгөл ойртох чинээгээр өлсгөлэн бүрл нэмэгдэнэ. Юмны үнэ бүрл өссөн гэсэн. Тийм учраас хүмүүс юм худалдаж аваад хэрэглээд идээд амьдрахад хэцүү тийм цаг үе рүү хойштой явна гэж. За тэгэхээр Библиэлд бичигдэж байгаа энэ төгсгөлийн шинж тэмдгүүд биелэгдээд байна уу? Эсвэл биелэгдэхгүй байна уу? Биелэгдээд байгааз. Тийм. За. Тэгээд нэг графикийг та бүхэнд харуулъя. Энэ график юу вэ гэхээр энэ босоо шугам шиг тийм ээ зүйлс болохоор газар хөдлөлтийн хэмжээг илтгэдэг багнууд байхгүй юу? За гэтэл 12 дугаар 100, 13 дугаар 100, 14 дугаар 100 гэл ингээл 100 тус бүрээр газар хэр их хөдөлсөн болоо гэд судлаад үтсэн чинь 20 дугаар 100-ных ямар байна? Хамгийн өндөр байна. Тийм багц? Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Цаг хугацаа өнгөрөх чинээгээр газар хөдлөлтийн тоо бүрл яаж юм? Нэмэгдээл байна гэсэн үг өрөөс. Өсөөл байна гэсэн үг. За, манай Монгол улсын газар хөдлөлт байгаа юм. За, 2010 оноос 2021 он хүртэлх 10 жилийн судалгааг харсан. За гэтэл хойшлох тусмал яаж байна? Газар хөдлөлт нэмэгдээл байгаа юус. Бид нэр мэдээгээр интернетээр харах юм бол тийм ээ Монголын энэ тэмдгүү газар хөдлсөн талаар л дуулддаг тий. Тэр аймгийн тэр суманд төдөн магнитуудын газар хөдлөлөө гэл. За энэ дэлхий дээр хамгийн их газар хөдлөдөг улс байгаа. Япон гэдэг улс. Ерөөсөө газар хөдөлдөггүй өдөр гэж баг байдаггүй гэж байгаа. Байн хөдөлдөг. Исая 24 дугаар бүлэг дээрээс харах юм бол газар юунаас болж хөдөлдөг вэ гэдгийг Бурхан хэлсэн байна. Юунаас болж энэ газар хөдөлдөг вэ гэхлээр газар дээр байгаа хүмүүсийн гим нүгэл ихсэх юм бол газрыг нь Бурхан сэгсэрнэ гэж хэлдэг байна. Тэгэхээр газар их хөдөлж байна гэдэг чинь хүмүүсийн гим нүгэл яаж байна гэсэн үг үү? Бүрэл ихсээд байна гэсэн үг. Японд их газар хөдөлдгөө гэдэг чинь Япон хүмүүсийн гим нүгэл яаж байна? Их болж гин гэсэн. Хятадд их газар хөдөлдөг юм чинь хятад хүмүүсийн гим нүгэл яаж байгаа? Ихсээд байгаа гэсэн. Монголч гэсэн газар хөдлөлт нэмэгдээд байгаа учраас монголчуудын гим нүгэл яаж байгаа? Бас л ихсэж байгаа гэсэн. Тийм багаз. Энэ газар хөдлөлтийг огт илрүүлж чаддаггүй болохоос нь өмнө. Тийм учраас гинт л яадаг үлээ? Бүх зүйл нь нурдаг. Энэ бол юу вэ? Бурхан газрыг сэгсэрдэг зүйл байна. За. Тэгээд Луг 21-ийн 11 дээрээс харах юм бол энэ газар хөдлөлтүүдийн дараа бас нэг зүйлийг хэлсэн байна. За энэ ишлэлийг уншицгаая. Хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлэн болж аимшиг хийгээд үлэмж тэндгүүд тэнгэрээс үзэгдэн. Гамшиг шараар тэмдэглэсэн үг байгаач. За энэ үгийг англи Библи дээрээс харах юм бол тахал, халдварт өвчин гэсэн үгээр гарч ирдэг. За дэлхийн энэ тэндгүй гай гамшиг болно. Тэр тусмаа өвчин, тахал гэдэг зүйл. За дэлхий дээр өвчин нэмэгдээд байгаа билүү? Багасаад байгаа болов? Нэмэгдээл. Тийм ээ? Хүмүүс бүрэл их өвчтөө болоод байгаа билүү? Эсвэл бүрэл эрүүл сарвал болоод байгаа билүү? Тэг янз бүрийн өвчнүүд гарч ирээл хүмүүсийг өвтгөөл байгаа, тийм ээ?
энэ дэлхийн бид бүхний амьдарч байгаа энэ 90 үе бол халдварт өвчний 90 үе гэдэг. Хаасаагүй янз бүрийн өвчин гарч ирээд хүмүүсийг яадгүй өвчлүүлдэг. За бид бүхний хамгийн сайн мэдих аимшигтай халдварт өвчин юу вэ? Коронавирус, тийм ээ? COVID-19. Сайн мэдэн шүү дээ. Энэ өвчнөөс болоод дэлхий даяараа яасан бilé? Маш хэцүү байдалтай байсан шүү дээ. Гарч явж болохгүй, тийм ээ? Дэлгүүр орж юм авч болохгүй. Ажил төрлөөж хийх боломжгүй. Хичээл сургуульд аж явах боломжгүй. Тийм хэцүү цаг үед очисон, тийм ээ? Тийм. Тэгэхээр энэ өвчин гэдэг зүйл ихсэж байна гэдэг чинь төгсгөлийн шинж тэмдгүүд биелэгдээд байгаа юм байна гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За бас шинжлэх ухаан хөгжөөл хүмүүс илүү мэдлэгтэй чадвартай болох чинээгээр энэ өвчнийг уг нь эдгэж чадна шүү дээ. Гэтэл эдгэж чадж байгаа юу? Чадахгүй байгаа, тийм ээ? Өөр янз бүрийн вирусууд гарч ирээл ядгүй эдгэх боломжгүй болчихдог. Тийм учраас энэ дэлхий дээр эдгээгддэггүй өвчин гэж байгаа. Ямар ч эм хэрэгэлсэн, ямар ч вакцин хийсэн ерөөсөө эдгээгддэг. Тийм өвчнөөр өвдөх юм бол тэр хүн зүгээр л өөх өдрөө хүлээгээл хэвтнэ гэсэн. Тэр ийм аимшигтай өвчнүүд яаж байгаа юм? Гарч ирж байгаа. Тийм учраас бид бүхэн эрүүл мэндэ ч гэсэн сайн бодох хэрэгтэй. Сайн унтаж, сайн идэж. Энэ бол хамгийн сайн юм байхгүй юу? Тэгэхгүй бол ямар өвчин тусгай хүмүүс одоо мэдэх боломжгүй. Тийм ээ? Тийм. За. Дараа нь Еврей 1-ийн 10-11-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Бас эзэн та ихэнд дэлхийг суйрлуулсан тэнгэрс мотрийн там бүтээл билээ. Тэд мөхөх боловч та үлдэн. Тэд бүгд хувцас адил илэгднэ. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэж бид нар эхний өдөр сурсан, тийм ээ? Гэтэл энэ бурханы бүтээл мөхөх болно. Хувцас адил илэгднэ гэж Библиэлд яасан бэ? Хэлсэн байна. За тэгвэл анх бүтээхтэйгтээ үнэхээр сайхан байсан. Төгс төгөлдөр байсан дэлхий төгсгөл ойртох чинээгээр одоо яаж байгаа бол амьдрахад маш хэцүү болж байгаа. За. Зурган дээрээс харах юм бол энэ ямар газар вэ? Энэ ус ширгээд байхгүй болчихсон газар байна. Уг нь ус байж л энэ газар үржил шимтэй, урангуул ногоотой хүмүүс амьтдаж амьдрах боломжтой, тийм ээ? Тийм. Гэтэл одоо ус яаж юм? Ингээд ширгээд байхгүй болоод байгаа. За. Энэ хүмүүс ямар ус авж ийн? Маш бохир ерөөс тогтоол ийм муухай ус. Муу ус. Аваад цаагаа чандаг, хоолоо иддэг. Ийм усаар. За, энэ хүүхдийг хардаа ямар ус ууж ийн? Бохир ус ууж байгаа биз? Тийм учраас энэ бохир ус хэргэлдэг ус байхгүй улсын хүмүүс маш эрт нас бардаг. Яагаад вэ? Бохир ус хэрглэж байгаа учраас. Биеийн дорхноо мууддаг. За, мөн хүний амьсгалдаг агаар гэдэг зүйл ч гэсэн өдөр ирэх тусам яаж юм? Муудаал агаарын чанар. Агаарт янз бүрийн хорт бодис, утаа, тоос, тортог тийм зүйлээр энэ агаар яаж байгаа? Дүүрээл агаар. Тийм учраас манай Монголын хувьд бол энэ агаарын бохирдол хамгийн хэцүү асуудал, тийм ээ? Ялангуяа өвөл болох юм бол ерөөсөө цэвэр агаараар амьсгалах боломжгүй шүү дээ.
бид бүхний амьдарж байгаа энэ аймагч гэсэн тийм ээ. Агаар нь цэвэр байна уу, бохир байна уу? Тий. Маш их утаатай тийм ээ. Тэгээд хавар намар болох юм бол салхинаас болоод асар их тоос нэгддэг тий. Тэгээд тийм тоосоор амьсгалаад байх юм бол хүний энэ уушиг гэмтдэг. Тэгээд өвддөг баг. За. Тэгэхээр энэ газар шороо маанч тэр, ус маанч тэр, агаар маанч тэр хүний хамгийн чухал хэрэгцээ шүү дээ. Бүгдээрээ яаж байна? Мудаал. За. Тэгээд энэ тэндгүү янз бүрийн гамшгууд болж байгаа тийм ээ. Тэ дэлхийн дулаарл гээл. Хойд өмнөд туйл яаж байгаа вүлээ? Хайлж байгаа шүү дээ дулаарлаас болоо. Энэ тэндгүү түүмэр гараал асар их хорт утааг гаргаж байгаа. Саяны энэ он гараад Америкийн Лос Анжелес гэдэг хотод тийм ээ. Юу болсон бэлээ? Түүмэр болсон шүү дээ. Тэр хот тэр чихтэй бараг шатцсан. Асар их хэмжээний хорт бодис яасан агаарт дэгцсэн гэсэн үг. За мөн зарим газар нь цунами болоод шуурга болоод зарим газар нь гам болоод зарим газар нь зуд болоод ингээл энэ дэлхийн өдөр ирэх тусам бүр л яаж байна? Доройтоол байна гэсэн үг. Тийм багц. Одоо цаашаага энэ дэлхий үргэлжлээд хүмүүсийг амьдруулна гэдэг нь маш хэцүү болж байгаа. Тиймээс төгсгөл их хол байна уу, ойрхон байна уу? Маш ойрхон болжээ гэж бодох хэрэгтэй байна. За. Түүний дараа Матай 24-ийн 12-ыг хамтдаа уншицгаая. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хүрнэ. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хүрнэ. За энэ ёс бус явдал гэж байгаа нь юу вэ? За энэ бол гим нүглүүдийг хэлж байгаа. Гимт хэргийг хэлж байгаа. Одоо улсын их хурлаас энэ улсын хурлын гишүүд маань янз бүрийн хууль санаачлал улс орноо гоёл болгочихъя гэж зүтгээд байдаг тийм ээ. Гэтэл хууль нь нэмэгдээл байгаа хэрнээ гарч байгаа гимт хэрэгүүдийн тоон буурж байгаа болов бас ихсэл эдгээрээс айгүй сайн. Уг нь гимт хэрэг гарч байгаа л болгоныг хуулиараа л чангалал хуулиараа даръя гэж оролддог. Тэгтээ ерөөсөө болдоггүй. Бүр л нэмэгддэг. Тэгэхээр чинь энэ хүмүүсийн энэ гимт чанар, энэ хорон чанар нь яаж вэ? Бүр нэмэгдээд байна гэсэн. Гимт хэрэг хийдэг хүүхдүүд хүртэл байдаг гэж. Хулгай хийдэг, дээрэм тоноол хийдэг, хүн лөө ирддэг. Хүүхдүүд ийм гимт хэрэгт яадаг вэ? Оролцдог. Тэгээд яадаг вэ? Шоронд явдаг. Хүүхдийн колон гэж байдаг тийм ээ? Тийм. Тэгэхээр юу вэ? Ёс бус явдал өснөө. Тэгээ дээрэс нь энэ хүмүүс тийм ээ? Мөс чандрынхаа дагуу зөвийг үлдэж сайн амьдрах ёстой шүү дээ. Гэтэл түүнийгээ хүртэл одоо үл тоож амьдарч байгаа. Мөс чанараар хуурдаг. Хүн хийж болохооргүй буруу бохир зүйлсийг хийж амьдардаг гэсэн. За. Хүүхдүүд аав ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй билүү? Дураараа амьдрах хэрэгтэй билүү? Аав ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүүхдүүд орж байгаа болов? Орохгүй байгаа шүү дээ, тийм ээ? Тийм. Хүүхэд байхдаа хичээлээ сайн хийгээд, тийм ээ? Хүнд сайн тусалдаг, сайн хүн болж өсөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл хүүхдүүд хичээл хийхээ болж байгаа, залхуулж байгаа,
тоглолтгол болж байгаа, хараал эхэлдэг болж байгаа, тамхи татдаг болж байгаа. Тэгж байгаа юу? Тийм муухай болж хувирж байгаа гэсэн. Тийм учраас би ингэж болохгүй юм байна. Та бүхэн бодох хэрэгтэй. Тэгээд та бүхний эргэн тойрны хүүхдүүд, найзалж нөхрөлдөх хүүхдүүд, сургуулийнхан хүүхдүүд буруу юм хийх юм бол дагаж дуурайж болох уу? Тэр чинь угаасаа энэ дэлхий юу? Ингэж хувирна гэд бурхан хэлчихсэн. Түүнийг даах шаардлагагүй. Төгсгөл ойрхон байгаа байна гэж бодоход бол. Тэгээ хүмүүсийн хайр хүрнэ гэсэн тийм ээ. Тий. Хүн хүний харилцаа, хүн хүнээ гэсэн сэтгэл байхгүй болно гэсэн. Хүн зөвхөн өөрийгөө боддог. Хүн өөрийнхөө амин хувиа боддог. Бусдыг боддоггүй, үл тоодог. Хүмүүсийг зовоодог. Тэгсэн хэрнээ өөрөө сайхан байх гэж хичээдэг. Тийм үе болж байгаа. Орчин үеийн хүмүүсийг харуулсан нэг бичлэг байгаа юм. Тэрийг бүгдээрээ харцгаая. Энэ гар утснаас болоод ерөөсөө ямар ч мэдрэмжгүй болсон. Үнэхээр хүүтэн хөндөй болсон. Хүмүүс ийм болж хуурж байна гэдгийг энэ бичлэгээр яаж байна? Хэлж өгч байгаа. За тэгэхээр тийм ээ энэ хүний энэ сайхан сэтгэл байхгүй болж байгаа тийм ээ. Хүн энэ ухаалаг утсан юм амьгүй зүйлтэй нөхрөлдөг, түүгээрээ амьдэрдэг тийм ертөнц болж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд тэгж болох уу? Тий, та бүхэн утсанд хитрхи ухаанаа алдаж болохгүй ойлгосон биз? Тий, тэгэх юм бол хүн байхаа болно. За, тэгээд Матай 24-ийн 14-р ишлэлийг хамтдаа уншъя. Хаанчлалын энэ хүн сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. За, сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэсэн тийм ээ. Бүхий л үндэстэнд гэрчлэгдэнэ гэсэн.
Тэгээд төгсгөл ирнэ. За тэгвэл энэ сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдсан уу? Та бүхэн хардаа. Энэ цэнхэр өнгөтэй газартай улс орнууд бол бүгдээрээ сайн мэдээг хүлээж авсан улс орнууд шүү дээ. Бараг энэ дэлхийн ихэнхэн байгаа, тийм ээ? Бараг дэлхий тэр чигтээ гэж хэлсэн ч болно. За, манай Монгол улс маань буддын шашинтай тийм улбар шар өнгөтэй байгаа. Тэгсэн хэрнээл Монголд сайн мэдээ хэр хүчтэй тараагдж байгаа билээ? Монголын бүх аймагт чуулган байгаа. Тийм ээ? Монголын бүх газар аврагдсан хүмүүс байгаа. Бага газар болгондоо сайн мэдээг яаж байгаа билээ? Тарааж амьдарч байгаа. Тийм учраас одоо монголчуудын дунд хүртэл сүмийг мэдэхгүй, Библийг мэдэхгүй, Бурхны талаар дуулаагүй хүн гэж байгаа болов? Бараг байхгүй болж байгаа байхгүй юу? За, Монголд ямар сүм хамгийн их байна вэ гэд судалгаа хийгээд утсан чинь Улаанбаатар хотод 71% христийн сүм их байна гэж. 22% буддын сүм хэд. Тэгэхээр чин энэ Библийг заадаг, Библийг хүмүүс таниулж мэдүүлдэг сүмүүд ямар вэ? Их байна гэсэн үг. Яг л сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдана. Энэ үгийн дагуу. Сайн мэдээг мэдэхгүй байсан манай улсад хүртэл сайн мэдээ ийм хүчтэй тунхаглагдаж байна. Бүх үндэстэнд гэрчил болно гэсэн. Библи бараг дэлхийн бүх хэл дээр орчуулагдсан шүү дээ. Эхний өдөр бид нар сурсан тийм ээ? 2025 он энэ жил гэхэд бараг Библи орчуулагдаагүй хэл гэж үлдэхгүй гэж. Тийм учраас Есүс дахин ирэх юм бол Библи манай улсын хэл дээр орчуулагдаагүй учраас би сонсоод судлаад аврагдаж чадаагүй гэж хэлэх хүмүүс байх нь уу? Байхгүй болж байгаа. Бүх хэл дээр Бурхан орчуулад энэ үннийг бүх дэлхийд даяар тунхаглаж байна. За, тийм учраас төгсгөлд болох шинж тэмдгүүд бүгдээрээ яасан байна? Биелэгдэж байна. Тийм багаз? Энэ дундаас биелэгдээгүй үлдсэн зүйл байна уу? За, энэ нь биелээгүй байгаа юм биш үү гэж хэлж болохоор юм байна уу? Байхгүй байна. За, тэгээд дээрэс нь эдгээр шинж тэмдэг бүгдээрээ нэгэн зэрэг яагаад байна? Биелэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Баттай үнэн юм а гэсэн. Үнэхээр дэлхийн төгсгөл ойрхон байгаа юм байна. Есүс үнэхээр дахин ирэх гэж байгаа юм байна. За тэгээд эдгээр шинж тэмдгүүд цаг хугацаа өнгөрөх чинээгээр бүрл ойрхон яагаад байгаа? Биелэгдээд байгаа. Бүрл тод гэсэн үг ерөөс. Хэнч харсан. Жаахан анхаарал үзэхэд юу вэ? Мэдэж болохоор. Тийм учраас үнэхээр ойрхон байгаа юм байна гэдгийг бид нар бодож амьдрах хэрэгтэй. За. Эдгээр шинж тэмдгүүд биелэгдэж байх тэр цаг үед Есүс тэнгэрт ирнэ гэж Библиэлд гардаг. Хаана гэж юм? Тэнгэрт агаар мандалт. Газар дээр ирэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ газар дээр би бол Есүс байна гэдэг хүмүүс мөн байх нь биш байгаа даа. Есүс агаарт ирж байгаа. Тэгээд аврагдсан хүмүүс, итгэдэг хүмүүс бүгдээрээ Есүс рүү цугалцгаана гэж байгаа. Түүнийг Библиэлд өргөгдөлт гэж нэрлэдэг. Есүст итгэдэг, Библиэд итгэдэг, энэ үннийг хүлээн зөвшөөрчөөд амьдарч байгаа хүмүүс байна. Аврагдаад чуулган дотор сайн мэдээний төлөө амьдарч байгаа хүмүүс байна. Тэдгээр хүмүүс бүгдээрээ Есүсийг тэнгэрт ирэх үед яах нь вэ? Дэшээ өргөгдөх үйл явдал байна. Одоо бол бүгдээрээ холилдол амьдарч байгаа тийм ээ? Итгэдэггүй, аврагдсан, аврагдаагүй. Есүсийг ирэх юм бол аврагдсан бүх хүн
дэлхийн энэ тэндээс бүгдээрээ яах нь өргөгдөх үйл явдал болно. За тэгвэл энэ дэлхий дээр ямар хүмүүс үлдэж байна? Өргөгдөж чадаагүй хүмүүс чинь аврагдаагүй хүмүүс байхгүй юу? Итгэсэн хүмүүс нь үү? Итгээгүй нь үү? Итгээгүй хүмүүс нь. За тэр хүмүүс дэлхий дээр яах вэ? За 7 жилийн зовлон гэд Бурхны тогтоосон маш аимшигтай шүүлтийг ав. 7 жилийн зовлонгийн үед хүмүүстээр 666 гэсэн кодыг тавина. Энэ код бол хүмүүсийг хянах, энэ дэлхийг захирах систем байна. Баруун гар юм уу духан дээр нь бичил чип болгоод суулгачин гэж байгаа. Одоо энэ кодыг бүх бараа бүтээгдэхүүн дээр тавьсан байдаг лөө тавиагүй байдаг лөө? Тавьсан байдаг шүү дээ. Энд бас харагдаж байна тийм ээ? За. Тэгвэл ийм кодыг 7 жилийн зовлонгийн үед хүмүүсийн хаана тавих нь вэ? Баруун гар юм уу? Дух гэж. Тэгээд энэ дэлхий нэг бол захиргааталтанд орно. Хяналтанд орно. За тэгж байгаад 7 жилийн зовлонгийн төгсгөлд галан шүүлт буюу цөмийн зэвсгийн дайнаар дэлхий маань сүрээд үгүй болно. За бурхан Ноагийн үед юугаар дэлхийг устгасан бэлээ? Үерийн усаар тийм ээ? За тэгвэл төгсгөлдөн бурхан энэ дэлхийг юугаар? Галаар гэж. Энэ гал нь цөмийн зэвсэг байна. За цөмийн зэвсэг гэдэг нь ямар зэвсэг вэ гэхлээр тийм ээ? Энэ дэлхийг юучгүй шатааж чадах хүчтэй. Ийм зэвсэг. Дэлхий дээр байгаа байшин, барилга, ой мод, уул толгод, гол мөрөн, нуур далай бүгдээрээ шатан гэж байгаа ерөөс. Юу ч үлдэхгүй. Хэн ч амьд үлдэхгүй. Тийм аимшигтай зүйл бол юу вэ? Энэ цөмийн зэвсэг. За гэтэл цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг улс орнууд энэ дэлхий дээр цөөхөн хэд байгаа. Тэгэхдээ цөмийн зэвсэг нь маш их. Хамгийн их цөмийн зэвсэг Орос гэдэг улсад байгаа. Дараа нь Америкт байдаг. Үнэхээр их цөмийн зэвсгийг эдгээр улсууд үйлдвэрлээл хадгалаад байгаа. Шалтгаан нь юу бол? Хожим нь энэ дэлхийн төгсгөлийн дайнд хэрэглэхийн тулд байхгүй юу? За тэгэхээр энэ дэлхий дээр амьдрахад найдвар байна уу хүүхдүүд ээ? Ийм сайхан гэрэлтэй ирээдүй гэж байна уу? Яг үүндээ байхгүй байгаа байхгүй юу? Тиймээс л аврагдах хэрэгтэй. Тиймээс л итгэх хэрэгтэй гэсэн. Есүсийг тэнгэрт ирэх үед өргөгдөх хүмүүсийн тоонд яах хэрэгтэй? Багтах хэрэгтэй гэсэн. Өргөгдсөн хүмүүс эдгээр аимшигтай зүйлсийг харахгүй шууд диваажин руу орно гэж. Мөнхийн аз жаргалтай, мөнхийн баяр хөөртэй, мөнхийн сайн сайхан амьдрал руу орж байгаа. Тийм учраас энэ түүхийг сурангаа би аврагдах нь чухал юм байна. Би өргөгдөх нь чухал юм байна. Түүнийг бодох хэрэгтэй. Ойлгосон биз? Тийм. Тэгэхээр семинарыг сайн сонсох хэрэгтэй байна уу? Зүгээр нэг чихнийг хажуугаар өнгөрүүлэл сонсчих хэрэгтэй байна уу? Үнэхээр сайн сонсох хэрэгтэй. Яагаад вэ? Аврагдахын тулд. Тийм багаз? Тийм. Энэ 7 хоногийн семинарт ирсэн нь сайн хэрэг болж юу? Ирээгүй байсан бол дээр байх байж юу? Үнэхээр сайн зүйл болсон. Яагаад вэ? Ирээдүйд болох зүйлсийг хүртэл харчлаа шүү дээ, тийм ээ? Тэгвэл одоо яах хэрэгтэй? Бэлдэх хэрэгтэй гэсэн. Тэгвэл би одоо аврагдах хэрэгтэй юм байна. Есүсийг ирэх үед нь өргөгдөх хүн болох хэрэгтэй юм байна. Тийм учраас бүр илүү анхааралтай сонсъё. Бүр илүү сэтгэлээ нээгээ сонсъё. Аврагдахын төлөө өөрөөсөө юу? Гаргах бүх хүчин чармаалтаа гаргая. Түүнийг хүсэж гинүү та бүхэн? Зүгээр аврагдвал аврагдана лээ. Аврагдахгүй бол яадгийг гэж бодож гинүү? За тэгж бодож болохгүй шүү дээ.
бид нэр тийм ээ ингээд нийтдээ 5 удаа Библийг сураад үзлээ тийм ээ. Эхний өдөр 2, дараагийн өдөр нь 2, өнөөдөр 1 гээд нийт 5 өдөр Библийг сураад үзлээ. Энэ Библиэлд бичигдсэн зүйлс үнэн байна уу? Үнэн биш байна уу? Үнэн байгааз. Тий, өнгөрсөнд бичигдсэн зүйлс бүгдээрээ үнэн. Одоо болж байгаа зүйлс ч гэсэн үнэн. Хойшид ирээдүйд болох зүйлс ч гэсэн ямар үнэн байна. Үнэн учраас л итгэх хэрэгтэй. Зүгээр Библиэд итгэхээрээ, Бурханд итгэхээрээ гээл итгүүлж байгаа биш тийм биз дээ? Тий. Нэг чинь сонсоод, судлаад, нүдэрээ хараад, өөрөө бодож үзээд гарцаагүй үнэн юм байна шүү дээ. Тэгээд итгэдэг байна. Тийм итгэл аяанда бий болдог итгэл. Тэр итгэлийг Библиэлд төрдөг итгэл гэж байна. Өгөгддөг итгэл. Үний юм байна шүү дээ. Миний дотроос бий болж гардаг итгэл байна. Яг тийм итгэлээр итгэцгэх хэрэгтэй. За, үргэлжлүүлээд тийм ээ. Дараагийн цагт бүр илүү чухал зүйлсийг хамтдаа сурна. Тийм учраас бүр анхааралтай сонсоорой. За, хоолоо хурдан идчихэд тийм ээ. Орж ирээд нойрон хүрээд байвал нэг жоохон амраараа заа юу. Тий. Тэгчээд дараагийн үгийг бүр сайн сонсоорой. За, семинарын үгнээс асуух юм гарах юм бол багшаасаа асуугаараа заа юу. Хоолоо идэнгээ асууж болно. Дараа нөхөрлийн цагаарч асууж болно. Хамтдаа залбираад эхний үгээ дуусгая. Хайраар дүүрэн Бурхан танд баярлалаа. Биднийг энэ өдөр ч гэсэн хамттан цуглуулад Бурхан таны үгнээс суралцах боломжийг олгосонд баярлалаа. Өнөөдөр энэ дэлхийн ирээдүйд болох зүйлсийг Библиэр дамжуулаад хамтдаа сурцгаасан билээ. Эдгээр шинж тэмдэг болон төгсгөлийн зүйлсээр дамжуулаад Бурхан таны ойрхон байгааг, дэлхийн түүхийн төгсгөлч гэсэн ойрхон байгааг сэтгэл дотроо хүлээж аваад итгэхэд тусалж өгөөрэй. Хүүхдүүд маань үргэлжлүүлээд үгээр дамжуулан Бурхан таны өгөхийг хүсэж буй. Мөнхийн амийг, мөнхийн найдварыг олж авахд туслаарай. Сонссон үгээ чихнийхээ хажуугаар хоосон өнгөрүүлэх биш. Сэтгэлээ нээгээд бодитоор хүлээж аваад сонсоход туслаарай. Энэ хүү цаг дээр хамт байсанд баярлалаа. Үдээс хойших үгийн цагийг ч гэсэн таны мотор таатгаж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.